Эргээ тараа ирэх мэ. Одоо хоёр зүйл тохиолдох болно. Эхлээд тэр утас дуурна. Дараа нь та хоёр энэ гавыг зөөх болно. Шээ ингэж шинэвэ. Эзэж найдаж болохгүй тийм хүн байна. Жак Ричер, улаан зүрх мөнгө од. Чи домог юм байна. Чиний хүний толгоогоор цөмлөх төгсөн нэг ширээ энд байдаг юм байна. Надад тусламж хэрэгтэй байна. Тэд хүмүүсийг минь хүнэсэн. Чиний удирдлага байсан ирчүүд. Би юу хийхээ мэдэж байгаа. Шээ энэ нэрийг тодголдох хэрэггүй байсан. Намайг наашаа дагаад ирсэн чинь алдаа боллоо. Болж үз. Дэрэж. Яагаад ч юм чамд таалагдаад байгаа юм шиг санагдчихлаа. Баярлалаа гэж хэлэх их сонирхолтой арга байна. Уучлаарай, энэ жорлон ажиллахгүй байна. Та ийшээ орч. Энд юу болсон юм? Цодон болсон. Нэг залуу тэднийг нүцгэн гараараа ийм болтол нь зодчихсан. Тэр хүн тэнд байна. Эргээ тар ноёнтон. Гараа өргөөрэй. Аяархан. Манаможид иймэрхүү зодон хийх том асуудал үүсгдэг хэрэг. Ноён Ричер. Тэрнийг гавлаад байцаалтанд бэлж. 90 секундын дотор хоёрхан зүйл тохиолдох болно. Нүршээгээрэй. Эхлээд тэнд байгаа тэр утас дуурна. Дараа нь та хоёр өөрсдөө энэ гаваа зүгээд шорон руу явах болно. Үнэхээр гайхалтай зөвхөн хэллээ ноён Ричер. Утсаа авахгүй байсан дээр баг шүү. Мэдээлэл өгсөнд баярлалаа. Чи хизээ дээсэд ирэх гэж байна? Би удахгүй очно. Чи болдомог. Залууч чамайг яагаад явсан бол гэж гайхдаг. Улаан зүрх мөнгө од. Чиний хүний толгоогоор цөмлөх төгсөн нэг ширээ энд байдаг юм бэлээ. Жак Ричер хошууч төр нэртэй уулзахаар ирлээ. Хошууч төр нэр хоригдож байна. Яасан гэж тэр үлээ? Тагнуул хийсэн. Фернер тагнараа. Ричер хэрэг зүйл мэдчих байгаа. Юу яцхан та? Намайг дагах бол. Ээ өөрийгөө чадвартай гэж бодоо юу? Тийм ээ. Би чиний гарыг тасдаж яваад өгтөл чинь зодож чадна шүү. Ингэж угаад уучлаарай. Ричер. Тэр чамайг хөнөөх гэж байна. Манай нэг хүн босдыхаа бодчихсон. Бодож байснаас ч том хэрэг бололтой. Чамайг харж байхад өөрийн чинь хүн өгч байсан уу? Шээ буруу юм хийж байна. Чи өөрийгөө хуулиас дээгүүр гэж бодоо юу? Гэхдээ би хууль биш. Тиймээс чи одоо зугтаж ирэх. Би андаа гарах гэж байна. Би чамайг болоод тэр дорны хөнөөх болно. It's a haircut. All you guys go to the same barber?